Улсын их хурлын дэд дарга гончигдорж зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтанд оролцсон бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын ардын дээд хурлын депутат хадагта Ким Сон Хю тэргүүтээ төлөөлөгчдийг өнөөдөр төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Улсын их хурлын дэд дарга Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирсэнд нь төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл хүмүүлгийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа хэллээ. Мөн эх сард бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаагаа дуулгаад төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын ардын дээд хурлын депутат хадагта Ким Сон Хю энэ удаагийн зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болсныг тэмдэглээд их хурлын дэд даргыг өөрийн улсад тавтай айлчлахыг урьлаа.